Тий. За манай болохоор дүрс ялган бичихийг авсан. За дүрс ялган бичих нь болохоор авийн дуудлагын хувьд ижил дуудагдагч, бичгийн хувьд арай ондоо өөр утгыг агуулж бичдэг. Тэгээ ийм үгнүүд ийм одоо дүрм байгаа. За би та бүхэнд ингээд зам дээр өгсөн та нар энэ үгийг яг ямар утгатай үг хэлж байна? Ямар үг юм хаа? Энэ нь ямар үг дээр За энэ нь болохоор амар минь гэдэг амрыг бичдэг байгаа. За амар хэлбэрийн амрыг болохоор амар гэж хэлж байна. За одоо дараагийн үг боллоо. За ямар үг юм хаа? За энэ нь ямар хаа юм бол? Энэ нь ямар хаа юм бол? Анаа юу? Гэх юм хавж чанаа шүү. Гэх наач юм том шүү. Шүүлэн хараа. За эхнийх нь хараа. эхнийх нь өмнө хаа тий. Өмнө хараа. Энэ хавж хаа тий. За ямар үг юм хас. За энэ нь ямар хас юм бол? Энэ нь яадаг хас юм бол? Хас хэмээх яг үгүй нэмж чад. Энэ нь ямар үг? За энэ тэмдэг хас юм. Энэ болохоор хас чулуу. Хас чулуу гэдэг та тэрийг тийм биш. За одоо нэг үг бичиж. Онцгой үнэ биш. Эхнийх нь болохоор онцгой дараагийнх нь болохоор зүгээр сар биш үү? Сар хэрэг. Нар сар нэс гэж байна. Тийм. Гүн. Ширээ өөрсөн. Сарын сараа гэж За энэ болохоор энэ нь болохоор сар гэж шүү гэдэг шүү дээ. Сар гэж шүү. шар шүү. Сар шүү. Тийм. Сар шүү гэж байдаг да. Тийм байдаг. За энэ ялгаатай байгаа шүү дээ. Тэгээд энэ өмнөд нь болохоор ингээд сайн хэлсэн шүү дээ нөгөө нэг авины хувьд адил дуудлага үүсгэсэн нөгөө нэг утгаараа өөр тийм учраас ингээд бичлэг өөр бичигддэг гэсэн. За одоо манай багийн шиг та За одоо тусгай ажлын хүрээнд болохоор бацгаах одоо буцаад одоо энэ өгнүүд ингээ олон үг хэлдэг болох юм тэр хүрээнд зээж бичиг хэлгүүлэх байгаа. Тэгээ буцаа хэдүүлээ зээж бичиг хийснийгээ дараа самбар дээр бичээ шалгаад тэгээ хичээлээ өгсөн. За зээж бичиг бичээ. За эхний үг нь ходоод дотор. Одоо холбоо үг гэсэн үг шүү дээ тийм ээ.
царай зүс. Царай зүс. Талах зүс. Талах зүс. За, даваа гараг, даваа гараг. Даваа гараг. Уул даваа. Уул даваа. Цайны шүүр. Цайны шүүр. Хогийн шүүр. За ингэ Таны дараалал сарын За, эхний үг нь болохоор ходоод дотор, од дотор гэдэг хоёр үгс шүү дээ. Тэр ходоод дотрын дотор буюу ингээд од дотор гэдэг чинь тодор гэдэг үгийг тоодаараа гэдэг ингэж бичдэг гэсэн. За, энэ ялгаатай явах нь за царай зүс гэдгийн зүсийг нь болохоор ингээд талах зүс буюу одоо тэр үйл өгөөстэй тэгээ зүс гэдэг үгийг болохоор ингэж бичдэг гэсэн. За, одоо энэний болохоор даваа гараг гэдгийн гараг гэсэн даваа гэсэн. За, энэ даваа нь болохоор уул даваа гэсэн утгаар явуулж байгаа юм байна. За, эхний энэ шүүр нь болохоор цайны шүүр. Тэгээ ийм торон ийм шүүрийг хэлж байгаа гэсэн үг байна. За, сүүлийнх нь болохоор шүүр гүүр гэдэг нэг бичсэн нь болохоор хогийн шүүрийг ингэж бичдэг байна. За, тэгээд өнөөдрийн хичээл бүтээгдэхүүн оролцоонд баярлалаа. Хичээл сонирхолтой байсан гэж найдаж байна.